Ямар өдийн насны хүн чинь хүнтэй гар зураад явах гээд бие хамгаалсан. Зарим үед нь өөрөө зүхтаасан, зарим үед нь одоо зайлс хийсэн. Зарим үед нь тэр хүнтэй зууралдсан. Тэгээ бие хамгаалаад. Тэгээ яг манай хотхон дотор нэг машин дотор суудсан залуучууд биднийг харсан юм билээ л дээ. Тэгээ ирээд нэгэн цагдаа дуудаад цагдаа ирэнгүүт өөдөрсөн зүхтаачихсан. Нөгөө залууч. Тэгээ яг цагдаа шүн нэг 30-40 үед тэр хүнийг барьж авлаа гэж хэлсэн. Одоо тэгээд цагдаа шалгаж байгаа. Ямар зорилготой яагаад гэдэг шүн шороо намайг бас цогсон тий. Нүрийн аяг нь халахсан байсан уу? Та тэр хүнийг ер нь харж байсан. Нүрээ халахтайг байсан. Зүгээр нэг тийм бүдүүн ширээс халахтай залуу байсан. Согт байсан уу, эрүүл байсан уу? Хоёрын дунд яа. Одоо цагдаагийн ярьж байгаа бол тэр согтуул байсан юм шиг гэж. Өнөөдөр бас нөгөө мөрдөн байсан гэж надад мэдээ өгсөн. 34 настай залуу байна гэсэн. Нилээн тийм биерхүү болоо залуу байсан. Зүгээр юу хэлхийн завгүй зүгээр уцаар хажуугаар зөрөөл явахдаа хөөйгээд дуудахаар эргээд тартал цогцсон шүү дээ. Тэгээд би чич хүн андуур юу болов гэдгсэн чинь алнаа чамайг л гэсэн. Өөр юм хэлдэг. Таны улс төрийн зорилготой гэж харж байна уу? Хинээс ирсэн байна уу? Би бол одоо яг иймэрхүү юм хэлж мэдэхгүй нэг үгэлэхэд. Одоо энэ нийгмийн ийм их бухимдалтай байгаа үед нь би бас иймэрхүү юм ярмааргүй байна. Нөгөө талдаа тэр цагдаагийн байгууллагууд одоо шалгагдаж байгаа юм чинь тэгээд цагдаагийн байгууллага өөрөө шалгаад тэгээ бодвол холбогдох тэр хуулийнхны хүрээнд арга хэмжээг нь авах. Ер нь бол цаашдаа одоо бас ороо үдчихсэн зөвхөн чинь би зүгээр хувь хүн шүү дээ. Адилхан бас хувь хүмүүс иргэдчихсэн болгоомжтой байхгүй бол одоо энэ хавар цаг болж байгаа болоо тэр юм уу эсвэл халамцуус сухтай болоо тэр юм уу зүгээр явж хүн алнаа гэж дайраа цохно гэдэг бол бас тийм таатай зүйл шүү дээ. Өмнө нь танилаа өнгөж дайрж ирсэн тохиолдол гарч ирсэн үү? Үгүй. Би ч одоо нэг хайхтар хүнтэй их эвсэг хүн шүү дээ. Яг го сүүлийн үед би бол нөгөө туулын хурдны замын төсөв дээрээс энэ шин засгийн газар байгуулах үед манай улс бол одоо манай намын хурган дарганы хулгай ус болоо гэж хэлсэн. Өөр нэг тийм энэ сүүлийн 7 хоногт би айхтар тийм онц ноцтой янз бүр юм яриаггүй. Тэгээ яг ямар зорилготойгоор